За сайн байцгаана уу бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр миний 3 дахь өдрийн яриагаа эхэлж байна. За өнөөдөр юун тухай ярих гэж байна вэ гэхээр амжилт, ололт амжилт гэдэг сэдвийн тухай ярих гэж би бодлоо. За тэгээд бид бүхэн хоорондоо нэгэндээ амжилт хүсье гэж хэлдэг, тийм ээ? Бүгд амжилтанд хүрэхийг хүсдэг. Би ч гэсэн бас амжилтанд хүрэхийг хүсдэг. Тэгээд тэгвэл одоо миний хувьд те амжилт гэдэг тодорхойлолт, ойлголт хэрхэн яаж өөрчлөгдсөн гэдэг тухайга өнөөдөр яран дээр ярих гэж байна. За амжилт гэдгийг бол би өсвөр нас 20-од настай байх үедээ бол мөнгө, за баян болох, за одоо алдартай сургуультай диплом, одоо сургууль дипломтой болох, за тэгээд нэр алдартай болох, олон хүмүүсээр магтуулах гэх мэтчлэн ийм зүйлийг бол амжилттай хүн, ийм зүйлд хүрсэн хүмүүсийг амжилттай хүн гэж хувьдаа дүгнж, даган дуурайж дагдаг байсан. За одоо би бол ерөнхийд нэг харсан байгаа. За одоо ингээд уул байна тийм ээ. За уулын орой дээр бол одоо энэ хүн гарсан байна. Уулын орой дээр гарахтаа ингээд сайхан нэр алдар тийм мөнгө төгрөг аз жаргал одоо эргэн тойрны хүмүүсээр ингээд хүрээлүүлж, за ингээд баян затгалан хүссэн бүхэндээ хүрсэн ийм хүн байна. Уулын орой дээр гарсан байна. За би ийм хүнийг бол амжилттай хүн байна гэж одоо олон хүнээр хүрээлүүлсэн, дагсан тэг ийм хүнийг амжилттай хүн байна гэж өөрийнхөө хэмжээнд дүгнж боддог байсан. За тэгээ өөрөө тийм байхыг бас их хүссэн. Уулын орой дээр гарах тийм ээ. За тэгээд тэгж хүсээд ингээд явж итэл хүн болгоны амьдрал хүссэн шиг байдаггүй. Бодит амьдрал бол бидний бодсон шиг, хүссэн шиг тийм зүйл биш байдаг. Тэгээд би яг бодит амьдрал дээр миний туулсан амьдрал болохоор саяны сайхан зураг шиг тийм биш байсан. Би хайрын эсрэгээрээ юу болж хуурсан бэ гэхээр ингээд ангал руу нүх рүү унчихсан. Им шиг одоо тийм мэдрэмжтэй бол нүр тулсан. За тэр ангал руу ингээд орж явах үед хүн өөрийгөө уруудж гин, буруу байна, муу замаар явж гин, болохгүй зүйл хийж гин гэдгээ төдийлөн анзаардаггүй тухайн үедээ. Нэг л мэдхэд ёроолын ангалд унчихсан байдаг. Их тохиолдолд. Тэгээд надад бас яг тийм зүйл тохиолдсон. Нэг л мэдхэд би архичин, тамхичин маш их тийм хуваа хичээсэн. Өөрийн эцэг их ах дүүнраа одоо маш их тийм зовоосон. Тэгээд ямар ч тийм амьдралын аз жаргалгүй өшөө бүр одоо ингээд хар тамхи гих мэт юм муу зүйлүүдийн нөлөөнд ингээд автчихсан тийм байсан. Одоо ингээд нийгмийн дундаж давхраг зүгээр сайхан ингээд явж идэг тийм хүүхдүүд байдаг штэ тэгтэл миний хувьд бол ингээд өөр ингээд ёроол руу ингээд унтсан. 20 наснда. Тэгээд тэр ёроолд очоод хизээ би сэхэл авсан байх гэхээр ингээд архины донтолттой болчихсон. Хүн өөрийгөө архичин болсон байгаагаа мэдтгүү. 7 хоног болгон архи уудаг. 5 дахь өдөр болгон архи уудаг бол та архичин гэсэн үг. Архиа ингээд архи уугаад би чинь шартж байгаа шүү дээ, хордож байгаа. Тэрийг архи буцаад алкогол пивээр ууж тайлж байгаа бол та архичин гэсэн үг. Мөн
сэтгэл санааны тэр хямралтай үедээ архил пивл уухгүй л болвол тайвширч чаддгүй бол та хизээ архины хамааралд орсон байна гэсэн үг. За ингээд тийм нөхцөлтэй болчихсон. Ингээ нэг өдөр маш их ингээд архины ингээ бүрэн хордлогонд ороод найзтайгаа хамт байсан л та. Тэгээ нөгөө ингээ хэвтэрт ороод тэр нүдэл хөдөлгөж чадна. Тэг өөр бусад бүх биеэ хөдөлгөж чадахгүй нөгөө шингэний дотогдолд ороод ингээд үе мөчүүд маань ингээд татцсан. Тэгээд ингээд нүдэн анцаа ингээд хэвтчихсэн. Оюун ухаан бол ажиллаж байсан, сонсож байсан. Тэгэд хүмүүс бол ингээд юм яриад тэр цаад өрөөнд ингээд юм яриад би бол ингээд нөгөө цаад ингээд өөр өрөөнд ороод ингээд хэвтцсэн байсан биед ихгүй. Тэгээд хүмүүс л намайг унтчихин даа гэж бодсон гэж байгаа. Би бол унтаагүй. Ер нь бол одоо би бодоход бол маш их тэр яг үхэхэд маш ойрхон болсон байсан байна гэж би бодож байгаа. Яа тэгэхээр тэр нөгөө архины гүн хордлогонд ороод дээшээ доошоо ингээд бөөлжөөд бүх биеийн шингэнээ алдчихсан. За ингээд таталт өгцөн ингээд хэвтчихсэн. Тэгэд манай нэг найз охин болвол бас нөгөө тэр ингээд тэр ядраад миний хажууд ирж нөгөө амрыг гээд дээрээ суусан юм байлээ. Тэгсэн чинь ингээд над руу харсан чинь би ингээд өөдөөс нь харж ирсэн. Унтаагүй байсан тий. Нүдэн ингээд нийцэн. Тэгэл манай найз охин хүүе энэ хүн чинь унтаагүй байна. Хүү яа гэж намайг ингээд хөдөлгсөн чинь би нөгөө ингээд ирүүн зуураад ярьж чадахгүй тий. Тийм байдалтай болцсон байсан. Тэгээд яралтай түргэн дуудаад тэгээд эмнэлэгт хүргэгдээд нөгөө ингээд тусал залгуулад тэгээд гүн хэмжээний ингээд архины хордлого шоконд орсон байна гэд. Тэгээд тухайн тэр үедээ би юу бодож хэвтчихсэн бэ гэхлээр яг одоо ийм хэмжээнд яагаад би хүрсэн юм болоо. Тэ. Энэ чигээрээ ингээд яваад яг үхэх юм байна гэж бодсон. Тэгээд тэр үед бол залуу хүүхэд тэнэг байсан. Юм мэдэхгүй. Тэгээд тэрийг аз жаргал гэж боддог байсан. Гаригтаар суугаал, тэг ингээл шоудаал, бүжиглээл, дуулаал. Ингээл тэрийг ингээд аз жаргал гэж ойлгож исэн. За тэгээ бас мөн одоо тэр тамхитай элдв янзын хар тамхи мансууруулах бодис одоо Монголд бол маш их дэлгэрсэн байлээ. Тэрөөсөө 5 дахь өдөр болгоны тэр цагдаагийн шалгалтын дээр 20-30 хүүхдүүд залуучууд хар тамхи хэрэглэсэн гэдэг нь одоо ингээд 7 хоног болгоно баригдаж байна. Одоо баригдаж байгаа нь тэр болохоос баригдахгүй байгаа тоо хэд байгаа вэ те. Тэгээ би ч гэсэн бас яг тэр нөхцөл байдлыг өөрөө биеэрээ үзсэн. Тэгээд хүн ингээд тэр мансуурж байгаа ингээл те сохтоол ингээл ингэж байгаагаа аз жаргал гэж бодоод андуураад яваад байсан тийм тохиолдлууд хүн болгонд биш ч гэсэндээ ер нь нилээдгүй ялангуяа манай Монголын хувьд бол зөндөө байгаа хаа. Тэгээ энэ бол ерөөсөө аз жаргал биш ээ. Энэ бол те нөгөө одоо ёроолтоо живцэн биш те. Тэгээд тэр ёроолт байхад надад маш олон харамсалтай зүйлүүд тохиолдчихсэн. Тэр нь юу вэ гэхээр би одоо хайртай найз охтууд тийм ээ. Тэдрээсээ ингээд 3 найз охин манаас орсон. Одоо би бодоход тэр хордлого тэр биеийн ингээ хороо дийлэхгүй л болсон юм байна да гэж ойлгож байгаа. Тэгээ залуу хүмүүс дандаа хор тавдар болоод ингээд нас орсон. Тэгээд тухайн үед бол ингээд найзынхаа ажил явдалд очиод ингээд байж хахад маш их тийм харамсах сэтгэл төрж исэн. Яа найзынхаа ухалд буруутай ач юм шиг тий. Тэгээ юу ч хийж чадаагүй өөртөө ингээд амар уур хүрэх шиг нэг тийм тохиолдлууд одоо болж исэн. За арх ууснасаа болоод хоорондоо ингээд зодтолтоод
нэгнийхээ амь насанд хүрсэн тийм тохиолдол бас гарсан. Одоо миний танилуудын дунд алий гэж бодоогүй шүү дээ тэр хүн чинь. Зүгээр л ингээд уурандаа цогцчихсан тий. Залуу хүүхдэд зодтолтч л байдаг, өвгүүд зодтолтч л байдаг тий. Тэгэхэд бас ингээд амь насанд нь хохирлтой юм асуудал бас үүс гарч исэн. Тэгээд нилээдгүй хідэн найзууд маань шоронд орсон. За тэр зодооны хэрэгээр, осол аваарын хэрэгээр, сохтуу машин тэрэг барьсан хэрэгээр тий. За мөн одоо тэр хар тамхи хэрэгэлсэн мансууруулах бодис хэрэгэлсэн хэрэгээр ингээд маш олон залуучууд охтууд ингээд шоронд орсон. Тэгээд миний хувьд бол аз олж сайхан эмээ өвөөгийн хүмүүжлэр худлаа хийхгүй байх ёстой тий. Ямар ч байсан хүнийг ингэж хохироо зовоож болохгүй шүү гэдэг нэг тийм нэг бас нэг жоохон ч гэсэн нэг цензуур надад байсан. Суур хүмүүжил маань ингээ сайн байсан учраас тухайн тийм хүнд нөхцлүүдэд өөрийгөө ингээд аваа гарцсан. Одоо тэр тийм амир хүнд байдалд ороогүй байна шүү дээ. Тэгээд гэртээ ингээд сайхан ээж аав байсан надад. Тэгээд гэртээ ингээд буцаж ирээд ээжээ аваа би одоо ингээд юу яая. Би одоо сайн охин баймаар байна тий. Би одоо ингэж энэ замаар яваад хүн ингээд эцэстээ шоронд ороод өвчин тусаад тэгээд хинч биш болоод үхээд тусна юм байна гэдэг ингээд бүгдийг өөрийнхөө нүдээр харлаа. Би ингэж явмааргүй байна гэд шийдсэн. За тэгээд тэр үеэс ээж маань намайг сайхан сургуульд оруулаад сургууль соёлдоо буцаж ороод ингээ хичээл номондоо хичээгээд ингээ өөрийгөө тэр одоо маш муу донтолт тий тэр архитаарс элдв мансууруулах бодисын тэр хамаарал нөлөөдлөөс ингээд багаар гарч эхэлсэн. За тэгээд өнөөдрийн гол сэдв дээрээ юу ярих гээд байна вэ гэхээр хүн ингээд өчигдөр бид нар ярилцсан тийм ээ өөртөөгөө шудраг хандах хэрэгтэй. Өөрийнхөө бодит байдлыг ингээд үнэнээр нь танд яг ямар муу зан чанар нь яг юу буруу хийгээ яваад байна гэдгийг ингээд бодитоор нь хараа гэд хэлсэн байгаа. За тэгээд өчигдөр одоо миний нүд ингээд бүлцчихсэн байна. Өчигдөр орой би ингээд өөрийнхөө үнэн бодит байдлыг ингээд бичээд хараад бодоод сууж байхдаа бол ингээд маш их тийм хүнд хэцүү мэдрэмж ингээд төрсөн. Тэгээд тэрийгээ ингээд амлчихсан шүү дээ. Тэ чихэр чоглаад идэхгүй, тамхитдахгүй, арх уухгүй, ямар нэгэн тийм ансууруулах зүйл хэрэглэхгүй. За тэгээд тэр бусд руу буруутгахгүй тэ ингээ яг энэ бүхний амлчихсан. За тэгээд тэр өчигдөр яг тэр хэцүү мэдрэмж ингээд төрөөд тэрийгээ ингээд яг мэдрээд тэрнээсээ зүхтах гэж оролдоогүй. Тэгээд бол ингээд тэр мэдрэмж маань ингээд холоо зангираад дэше гараад ингээд маш их хэмжээгээр ингээд уйлаад тэгээд өөрийнхөө ингээд бодит байдалтайгаа ер нь бол хүн нүүр тулахад бол хэцүү байдаг. Хүнд байдаг. Хүн болгонд тийм байгаа. Одоо бид нар нийгэмдэр бол хүмүүс ингээд дандаа сайхан зураг ургаа аваад ингээд тий жаргалтай байгаагаа л ярьдаг болохоос биш яг ингээд амьдралын хүнд хэцүү зүйлтэй нүүр тулгараад тий тэр ингээд ёроол англаас яаж гарахаа бол төдийлөн хүмүүс сайн мэддэггүй штэ. Яг тэр үе дээрээ бол амиа хоролцсон тийм хүмүүс зөндөө идэг. Залуучууд, охтууд, хөвгүүд янз бүрийн тийм буруу зүйлд ингээд автцсан тохиолдол зөндөө байгаа. Тэгэхээр миний одоо энэ гол хийгээд байгаа контентууд яах гээд байгаа вэ гэхээр те
амжилт гэдэг чинь дандаа ингээ уулын орой дээр ингээ гэрэлтээд гэлэлцаад баян цатгалан тийм байхыг амжилт. Тэр мэдээж амжилт мөн л байлгүй яах вэ? Тэр чинь мэдээж хамгийн сайхан амжилт. Тэрэнд угаасаа хүрнэ. Гэхдээ амжилт гэдэгт бид нэг зүйлийг бас дутуу орхиод байгаа шиг надад санагддгийм аа. За миний хувьд бол ямар зүйлийг амжилт гэнэ гэвэл за одоо энэ чи бэсрэгээр нь зурсан байгаа. За нөгөө уул чинь бол ингээд дээшээгээ яваа сайхан ингээд тий ингээд орой дээр гарч исэн бол бид нар ингээд өөрийн мэдлгүй ингээд уруудаад амьдралын ёроол дунаад ингээд та уйлж иж болно. Өнөөдөр та ингээд ганцаардаад тий танд хинч тослохгүй байгаа юм шиг бүхэл амьдрал таны эсрэг байгаа юм шиг тий тэгээ юу ч туулсан байж болно. Ямар ч хэрэг төвд орооцолцсон байж болно. Ямар ч алдаа дутагдал гаргасан байж болно. Та ингээ амьдралын харахгүй бүрэнхэд ингээ ганцаараа уйлаа сууж иж болно. Тэгтээ энэ чинээсээ 1 2 3 алхам энэ одоо энэ нүхнээс гарч ирэх энэ өгсөж байгаа чинь энэ чи асар том амжилт ахгүй юу? За өнөөдөр би энэ амжилтын тухай ярих гэж байгаа. Тэ? Өнөөдөр хүн бодит байдалтайгаа шударгаар нүүр тулаад ирэхээр ер нь л бид нар жисэн шиг тийм сайхан байдаггүй. Хүсэжсэн шиг сайхан биш байдаг. Тийм төгс төгөлдөр бодсон шиг биш байдаг байхгүй юу хүний амьдрал. Тэгэхээр яг тэр хэцүү байгаа бодит байдлаасаа хүн яаж гарч ирэх юм? Тэ? Энэ хэцүү зүйлээс хүн гарч болж байна гэдгийг би өнөөдөр ингээ өөрийнхөө түүхээс ярих гэдэг байна. За тэгээд ингээд энэ нүхнээс гарч ирсэн те энэ унлаас та гарч ирч чадсан болвол энэ чинь бас амжилт шүү те та арх уугаад заавал архиа ингээд шартаад заавал арх ууж шараа тайлдаг байсан бол энэ удаа би одоо арх ууха болъё гэд тэр хэцүү мэдрэмжээ ингээд даван туулаад сайхан уйлаад тэгээ өөртөөгөө бодит байдалтайгаа нүүр тулаад яг яагаад ийм байдалд орчих гэдгийг ингээ хүлээн зөвшөөрөөд ингэж чадчих байгаа чинь амжилт шүү. Тийм ээ? Жинхэнэ амжилт гэдэг бол хаалганы цаана байдаг. Олонний өмнө ингээд нэр алдартай гэд ингээд ингэж гарч ирж байгаа хүмүүс цаанаа бүгд хаалганы цаана уйлах өдрүүд байдаг. Хүн болгон зовлонтой байдаг. Асуудалтай байдаг. Жинхэнэ амжилт хаана явагддаг вэ гэхээр хаалганы цаана таны хинч хараагүй байхад хинч таны хажууд байхгүй байхад та өөртөө эзэн болох. Би юу буруу хийсэн? Буруугаа хүлээн зөвшөөрөх. Тэрийг засах. Хав ганцаараа ингээ уйлаа сууж явахдаа бодох хэрэгтэй байхгүй юу? Тэр бол жинхэнэ амжилт. Тэгэхгүй бид нар хэрвээ тэр яг ингээд асуудал бэрхшээлд ороод тэр хаалганы цаана та хин нэгний буруутгах юм бол тэрнээс олж гэж ингэж өс санаж дотроо хин нэгэн ингээд миний энэ байдал буруутай гэж ингэж яах юм бол энэ бол амжилт биш. Жинхэнэ ололт хүн өөртөө хариуцлага хүлээхийг жинхэнэ ололт гэж хэлэх гээд байгаа байхгүй юу би? Би өөрийнхөө буруу үйлдэл, би өөрийнхөө муухай сэтгэлтэй би ингээд өс сандаг, ууралдаг, атаархдаг энэ муухай зан чанараасаа болоод өнөөдөр ийм байдалд орсон юм байна шүү. Би энэ арх уудгаасаа болоод өнөөдөр ийм байдалд орсон юм байна шүү. Өнөөдөр би ийм худлаа ярьдаг тий. Янз бүрийн муухай чанарууд нийгэм дээр зөндөө шүү дээ. Энэ байдлаас болоод би өнөөдөр ийм байдалд орсон юм байна шүү гэдгийг ингээ хүн ухамсарлаж чадах юм бол энэ жинхэнэ ололт тахгүй юу? Тэгээд өөртөө хариуцлага хүлэе. Миний амьдралд хинч буруугүй юм байна. Одоо би өөрийнхөө төлөө
Би өөрөө босъё. Би одоо ингэж арх ууж тэ янз бүрийн ингэж байдгаа болий гэж шийдээд эхний алхам хийж байгаа, хоёр дахь алхмаа хийж байгаа, гурав дахь алхмаа хийж байгаа. Энэ бүхэн чинь жинхэнэ амжилт шүү. Тэ энэ бүхэн чинь жинхэнэ ололт шүү. Хүн өөрөө өөр дээрээ буцаж ирж байгаа. Өөрөө өөртөө хариуцлага хүлээж байгаа. Тэ өөрөө өөрийнхөө эзэн болж байгаа. Энэ бүхэн чинь жинхэнэ амжилт. Тэрнээс тэр олон хүнд магтуулна уу, муулуулна уу, баян цэцгэлэн болно уу, яана уу, хүн ингээд жижиглээд ээж бол чадна. Тэр ихэнч чадна. Хүн яг өөрийнхөө сэтгэлтэй яг үнэнтэйгээ нүүр тулах те. Би ийм л хүн юм биш те. Тэрийгэ хүлээн зөвшөөрөх тэр чи гашуун штэ, гашуун. Архинаас муухай. Хүн яагаад арх уудаг гэж? Тэр өөрийнхөө үннийг харах нь тийм маш гашуун, маш хэцүү, тийм зовлонтой байгаа учраас тэр балиар гашуун амттай архийг уух нь илүү амархан байгаа байхгүй юу? Тийм учраас хүн арх уугаад байна. Хүний өөрийнхөө өөртөө үнэнтэйгээ нүүр тулах угаасаа тийм сайхан зүйл биш. Муу мухагаа хүлээн зөвшөөрнө, худлаа, таархдаг, балиар, зааваа, залах уу, худалж, хулгайч. Энийг хүлээн зөвшөөрөх тийм амархан биш. Хэцүү, муухай. Тэрнтэйгээ ингээд одоо тулахгүйгээр те ингээд өөрийнхөө ёроолт байгаагаа харахгүйгээр бид нар засран сайжран өөрчлөгдөнө гэж байхгүй. Гадна талдаа бол хүн ямар ч ээж болно. За ямар сайхан байж болно шүү дээ. Их сургууль төгссөн бүр одоо баян татгалан чигтэйхэн сайхан од мод байж болно шүү дээ. Тэр хүмүүсийн дотор ч гэсэндээ сэтгэл дотроо хаалганы цаана тэ яг өөртөөгөө үнэнтэйгээ нүүр тулах өдөр ирдэг байхгүй юу? Амьдрал угаасаа ирнэ. За тийм учраас өнөөдрийн сэдв маань жоохон хүнд байлаа. Тэгээд одоо амжилт те бид нар ингээд хэцүү байгаа үнэнтэйгээ ингээд тулж байгаа өөрийнхөө алдаа дутагдaltaй өөрийгөө ингээд ямар ямар дүүрсэгдэг хуурамч худалж байсныгаа ингээд хүн харахаар хямардаг. Энэ хямрал дээр бид нар заавал одоо даван туулах ёстой. Тэгээд өчигдөр бол одоо тэр байдалтайгаа сайхан нүүр тулаад сайхан ингээд уйлаад маш сайхан сэтгэл онгойсон. За тэг өнөөдөр бол ингээд сайхан шинэ ирч хүчээр цэнэглэгдээд та бүхэнтэйгээ чин сэтгэлийн яриагаа хийлээ. Тэгээ бүгдэд нь дор бүрнээ та амьдралын хамгийн хүнд хэцүү үе дээр ээж байж болно. Та амьдралын амар жаргалтай баян тансагч байж болно. Гэсэн хэдиж бид бүхний дотор сэтгэлд ингээд өөрийнхөө үнэн зан чанараа бид нар мэдж байгаа. Энэнтэйгээ эрт оройгүй нүүр тулна. За тэгээд энэтэйгээ үнэхээр жинхнээсээ нүүр тулаад өөртөөгөө ингээд ажиллах гад эхэлж байгаа. За энэ нэг алхам. Тэгээ өөрийгөө хүлээн зөвшөөрж байгаа энэ хоёр алхам энэ болгон чинь жинхэнэ амжилт ололт юм шүү. Тэрнээс тэр олж байгаа мөнгө чинь чухал биш юм шүү. Энэ өөртөө худлаа яриаггүй энэ цаг минут болгон чинь жинхэнэ амжилт юм шүү гэж та бүхэндээ хэлмээр байна. За тэгээд энэ ярилцлагаа ингээд өндөрлөе бүгдд нь сайн сайхныг амар амгалан хүсье та бүхэн чаднаа. Тэртэй